ч аюулгүй цэвэрхэн байдаг гэсэн тавшраа хийдэг. Цэцэн асуудал болж байгаа. Тэгээ төгжрлийн асуудлаа шийдэх үү? Ард түмнээ бодох хэрэгтэй. Ард түмэн маань яа. Чи сургууль өгсөнтэй холбогдоод Live Plus-аас 7 хоног бүр бэлтгэн хүргэдэг иргэдийн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Иргэдийн цаг нэвтрүүлэг маань ард иргэд рүү чиглэсэн мэдээлэлээс сурвалжлага, нийгэм тулгараад буй асуудлаар иргэдийн дуу хоолой хүргэхийг зардаг билээ. Нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар өргөн иргэлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдийн дуу хоолойг хүргэж байна. Нөлөөлгүй яадаг цалин нэмэгдээгөө, тэтгэр нэмэгдээгөө, ямар нэг юм нэмэгдээгөө өргөн хэрэглээ бараа битээл хүнсний бүтээгдэхүүн амар нэмэгдэж байгаа. Өдөр тутмын чинь хүнсний бүтээгдэхүүн гэдэг чинь хүний нөгөө хэрэглээ эн чинь идэж уухгүй хүн чинь дахлаанд ядаж л дахлаанд дэмжигдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол айгүй тийм асуудал болоод байгаа юм нь. Тэгээд хүн яг хэрэгцээгээр авахгүй гэж яг аваад явж байна. Бид нар шиг нөгөө ажлын 8 цаг төрийн байгууллагад ажилладаг улсууд цалингаа цалингаа орж явдаг улсууд бол айгу хэцүү байгаа юм чи цалин бод нэмэгдээгүй яг хэвэндээ хамгийн доод нь 200 дээд нь 800 нэмэгдсэн байна хүнсний бүтээгдэхүүн дээр өргөн цааш бай өргөн хэрэглээний баруун дээр чинь болохоор зэрэг ерөөсөө 1000-аас 2500 нэмэгдсэн байна огцом хүүхдийн гутлгавчанд бол бүрээсөө 5-аас 6000 төгрөг нэмэгдсэн байна бүр 8000 төгрөг нэмэгдсэн ч байна яг хүүхдийн одоо энэ жилийн хичээлийн бэлтгэл ингээ хийгээ явдаг харьцуулаад 8000 төгрөг нэмэгдсэн байна тэр згээс юу хэрэгжүүл юу ч хэрэгжүүлдэг биш иргэдийн амьдрал ахуйг яг судалж гэнэ үү мэдж гэнэ үү сургууль соёд орлоо энэ ковид-19 гэдэг үчин чинь амар дэлгэрэнгүй байгаа ийм үед чинь төрсгөөс ямар ч арга хэмжээ аваагүй хүүхдээ оруул хүүхд танхимаар хичээл нэгсэн дээд чигийн үүрэг өгчгөл тэгээд өргөн хэрэглэнэ бараа хүнсний бүтээгдэхүүн дээрээ ямар ч юм байхгүй тэгээд нөгөө нодлонгийн тараагаад идэг мөнгнүүд чинь нодлон биш одоо энэ 9 сарын 1-нд энэ хүүхдүүд өгсөн бол хамгийн их чухал хамгийн их өгөөжтэй үе байда ер нь бол тэгэхэд тэгж өгсөнгүй тий тэгээд яг нөгөө ээж аавд нь чадлаараа бэлдээд тэгээд хүүхдүүдэд боломжоор л оруулж авах шиг байсан. Бензин нэмэгдээгээд далхуулаад 1530 дээ шүү дээ. Урд мэдүүлсэн одоо 1200 авдаг байлаа. Тэгчээд 1500 болчихлоо шүү дээ. Тэгээ бензин нэмэгдээгээд тэгээд хамгийн маа нэмж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бид ч одоо ороод хүүхдний форм авахгаар мөн нэмэгдсэн байгаа. Даавуу нэмэгдсэн яасан тэгээ орж ирэхгүй гэдэг. Тэр ингэдэл ах бидний хэцүү шүү дээ. Амьдрал хүнд байна. Саяны 2 бензинээс хойш ерөөсө бүх юм нэмэгдэж штэ. Одоо мах хүнс ер нь одоо биднес бол голдол хүнсэндээ л юм зарцуулахын илүү одоо юм ч одоо байг гэхэд тэгэхэд одоо гурил будаа бол актрийн мах зах бол одоо хараал хэтэрхийлээ. Өндөр насны хүмүүсийн одоо цалин одоо ер нь хүрхгүй байл гэж манайхан бол ярьж байна. Ер нь хэцүү байна штэ. Хүнээс амьдрал одоо энэ төр засаг одоо хүмүүсийн тэтгэврийг нэмэхгүй одоо тэгээ 350 төгрөгийн олон манай монголчуудын ер нь 80% нь 350,000 засаад гэж 350,000 засарч одоо хүмүүс ер нь юу авах вэ боддоо өнөөдөр нэг уутбаа өгөөжийн баавал их 5,000 очоод штэ нийт 70 сая нэмэгдээ 2,000 болчлоо за тэгээ сүүм бол 3,000 2,500 байна одоо гурал удаа одоо ер нь хэцүү л тэгэхээр ер нь тэгээд хэцүү хүн шиг амьдрсан хүмүүсүүд манай энэ Монголд бол бас их байна уу хөргө хоото хоолгүй тэр нэг дээр нэг имэзэл нэг грамаар нэг жоох мах авъя гэхдээ тэгэл тэр хүний нүх чадахгүй нөгөөтгөн хэцүү тэгээд тэр хажуу талын залуу навч гэж байгаа би бол нүдэрээ л харлаа. Ер нь л хэцүү л штэ. Ард түмнийг стилгээр мөлхөл мөнгөлөө ихтэй одоо хүмүүс ч одоо хөөрхийн ингээ хоёр итгэхгүй хоосон хонохгүй нийлэн чамбайхан дуухан шиг тэгээд ага цагаа гаргах хөдөөд яаж штэ. Ер нь хэцүү. Манай төр засаг бол ер нь ард түмний бол мэдэхгүй байна. Сонгол болохоос өмнөсөн бараг л өстой гэрчин оруулаад байгаа. Өстой сайн уу өстой яахан махал гэдээс одоо ерөөсөө юу ч хийхгүй. Одоо би манайхан бол яаж байгаа хөрөлсөх байна. Одоо ерөөсөө сонгол гарснаас хойш одоо 6-7 сар бол одоо юу хийсэн бэ? Бүр бараан чарагдахгүй боллоо шүү дээ. Юу ч хийсэн байхгүй одоо тэгэл ингэ сайхан баруун аймаг сүү аймаг нэг сайхан тансгалсан амтай тэгж аваад тагч байгаа чинь аваад тагч байгаа гэл тэр нэг мэдэн дээр ярьж байгаа нь болохоор 3 төгрөгөөр сайхан явуулаа гэн. Тэнд өчнө олон гэр барай тэр хүмүүс тансгалаад яах юм бэ? Монголчууд нь ийм л байгаа ч эцээц юу. Эцээс тэрийг л буцаад нугалж ард иргэдээс аваад байна. Одоо яг биднес бол одоо цагийн сайхан дунд нийгмийн даатгал матгал нэсэн юм зөндөө төлжилээсэн. Одоо жишээ нь эмнэлэгт гихтгэхэд л одоо ерөөсөө тэр эмнэлэгт бол юу ч хийхгүй байна. Нэг шар удаа өгч байна.
өсөөдөө өгч байна. Ерөөс олигтой. Ерөөс альч юм алга. Төр засагч гэсэн арга хэмжээ авахгүй юм. Алга юм засаг төр гэж алга. Хөл толгой алгад юм байна гэж биднээс бол дүгнээд. Энэ нөгөө нэг таксины бензиний үн нэмэгдсэнтэй холбоотойгоор 1000 төгрөг нэмэгдсэн гэж ярьж байна. Тэгээд одоо нэг манайхаар 1650 төгрөгийн талах чинь 1950 болсон байна. Тэгэхээр өргөн хэрэглээний бараа амар нэмэгдсэн. Одоо ер нь бас гэртээ авах 6 шигтээ савн 3600 байсан чинь 4800 болсон байлээ. Тэгээд ер нь тэгээд өргөн хэрэглээний бараа амар өссөн байлээ. Мах чинь тэгээд өдөр өдөртөө хаашна ондоо шүү дээ. Цаанаас ховор их бага ихээр орж иж байгаараас өсч борно шүү дээ. Энэ өргөн хэрэглээний бараа их өссөн байлээ. Нэг 50 сая төгрөг аваад ордог байсан бол нэг гайгүй тор юм авчдаг гэсэн одоо л тэгж хөрөхгүй шүү дээ. Нэг 4 сог, нэг 2 талах, нэг ганц ундаа тэгээл нэг талах боо. Тийм хэл юм өдрийн 50 сая явдаг болсон биш шүү дээ. Яг бензин үн нэмэгдээл дагаал ерөн будаа экспорт тоосмоос будаанаас ахуулаад ер нь бүгд нэмэгдээл ирсэн шүү дээ. Симпли чи одоо 6000-аас тэгэл 7600 болтоод өссөн шүү дээ. Ер нь бол литрээ 2000 төгрөгөөр литртэй тоснаас тосон дээр нэг 2000 төгрөг нэмэгдээл явж байна. Хамгийн дээдлэг юм бол. Улааны урд нь хэдэн төгрөг? Улааны чи 5800 байжгаад одоо 7000-аар л зарагдаж байгаа шүү дээ. Будаа чи одоо бас одоо хамгийн хямдхан нь 15000-аас тэгэл 24500-ийн хооронд л байна шүү дээ. 5 илтэй гэвэл тэгээ хилээр их юм бол тэгэл хилэн дээр 500 төгрөг нэмэгдээл 2000-аас 2500-ийн будаа чи одоо 2500-аас 3000-ийн хооронд болчиход байна. Давс нэмэгдсэн. Давс чи бас нэг 100 төгрөг 200 төгрөг нэмэгдсэн байгаа. Ер нь нэмэгдээгүй юм байна уу? Ер нь нэмэгдээгүй гурил байна да. Зарим нэг хувийн үйлдвэрийн гурилууд бол 24 буусан. Гурилын үн буугаад ах чинь талах бооцсныхоо үн нэмэгдэх юм. Бензин нэмдэгснээс хойш юусаа тэгэл дагаад үнийдээ үн юусаа дэлхээ байчаад байгаа. Тэгээд дээр нь за эргээд за тэр үедээ өсдөг юм байж. Эргээд бензиний үн жоохон нар буухад эргээд буудаг байдал байх хэрэгтэй байхгүй юу? Хэлбэлзэлтэй өсөж болно, эргээд буудаг тийм яг. Манайх бол өсчих нь бензин эргээ буулаа юмны үн буухгүй. Тийм л байдалтай болсон. За амьдрахад нэг бэрхэл байна. Амьдралын болцоотой улсууд чинь бас нарийн имийг хэлж ярихгүй шүү дээ. Дундаж аюутай улсууд одоо бараг байхгүй болчлоо. Нэг бол баян, нэг бол ядуу руугаа орчход ингэ байж байна. Гэтэл өнөөдөр яаж вэ? Нөгөө ажил байхгүй болсон хүүхдүүд. Юм авж байгаа цалин алга, арга компаниас нь дэмжиж байгаа юм алга тэр ажилгүй болчихж байгаа хүүхдүүдийг. Тэгээ ард талд нөгөө нялнайт хүүхдүүдтэй ингээд эргэлэх юм байхгүй. Тэтгэврийн мань мэтийн мөнгө хаанаач хүрэхгүй. Багаар одоо нэг энэс ч орж ирээд нэг 5 хил будаа авдаг бол би одоо 2 хилийг аваад зогсож штэ. Гэх мэтэрээс амьдрал айгүйх нөлөөлж байна. Энэ дээр нэр маш сайн анхаарал тавихгүй. Зарим газар энэ дээр бол газрууд дээр бол хитрхи араа дэндүү нэмж явах шиг байна. Ялангуяа одоо ийшээ ороод ингээл тамхи мамх гэл ингэхэд бол юу вэ тамхи дээр явж үн энэ дээр араа дэндүү байна штэ. Далимдуулаад айгүйх нэмж. Ямар ч нэмэх шаардлагагүй бүтээгдэхүүнүүдийн үнийг нэмчихжээ нэгдүгээр. Тэр үнэ нэмсэн тэр тамхи дээр арих янз бүрийн ямар тэрий ч өдөр болгон хүн хэрэглээд байгаа ш тэрний үнийг нэмж явах шаардлага нэгдүгээр юу байгаа. А хоёрдугаар миний нэг хэлэх гэсэн юм. Тэр тамхи арих тэр одоо энэ хоёрын юунууд ер нь дийлэнх нөөт өгнө гэж юусоо байхгүй. 100 төгрөг одоо юуны нөөтийн юунаас болохтой 100 төгрөгийн юм худалдаа авалт хийсэн бол тэрэндээ нөөт авах хэрэгтэй л гэж ярьдаг штэ. За тэрийгэ болчихъя л доо. 5000 100000-д нэг нөөт өгчөд эргээд бид нарт нөөтийн мөнгө орж ирэхэд бас нэг 2 хил будаагаар литр сүүгээ аваад бид нарт амьдрын штэ. Тийм юм байхгүй одоо энэ дэр бас нэг анхаарал тавьмаар л ахын тэгээ одоо ингээ яриа хөрөө яваалахын зургтыг харж л ахын энэний дагуу ярьцдаг эргээд тэгж яана ингэж яана гэдэг мэдээлэл байхгүй. Та тэтгэл хэдэг авдаг вэ? Би тэтгэр одоо 300 гаргалт нэг 400 араа хөрөхгүй л шүү. Юу н амьдралтай нэг хүрэлцээтэй. Хүүхдүүд ажилдаа хийгээд цалин төгрөгөө аваад явж ивэл яг нэг өөрөө өөрийгөө болгоод идгээд ачсан нэрийг чихэр жимсээр нь дуусахгүй тэгээд байдаг. Одоо бол чадахгүй шүү. Байхгүй эмэд мөнгө авахгүй гэсэн байдлаар л байж шүү. Тэтгэр нэмэхэд учиртай. Доод хэмжээгээ альтайхан нэмэхгүй дээд хэмжээрүүд нэмээ яваад ахтаа зэрэг нөгөө л 2 жилийн дараа 3 жилийн дараа тэтгэврийн нэмээ гэдэг үг чинь хിവэрэл үлдэн шүү дээ. Тэр миний бодлоор бол тэр дээд талд өндөр авч байгаа тэтгэврийг яадаг нэг удаадаа зогсоогоо доотлынхаа үнийг дээш нь татаад өгчих хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл бас нэг харьцангуй нэг зэрэгцэж очихгүй махад нэг хэвийн бас нэг боломжийн юм дээр очин шүү дээ. Тэгвэл харьцангуй хоёр өөр байгаа байхгүй юу. Тэр одоогийн авч байгаа цалингаар тэтгэвэр тогтоолгож байгаа улсууд нэг өөр. Бидний үед ажиллаад 20 жил ажилласан, 30 жил ажилласан тэтгэврт гарахад тэр үеийн цалин
бодох одоогийн нийгэм дээр бодохдоо зэрэг юу ч биш болчихоо бидний төтөр дэше бодогдож чадахгүй ингээ ийм байдалтай хүрчлээ шүү дээ. Ямар ч байсан улсаа хөгжүүлээ. Ард түмнийхээ төлөө бай. Тэгээ ард түмний төлөө бай гэж байгаа юм нь зүгээр сул мөнгө тараагаад байх хэрэггүй шүү дээ гэж нас. Яг улс ямар байгаа вэ? Улсын эдийн засаг ямар байгаа вэ? Яг үнэндээ бол өнөөдөр эдийн засаг бол бараг байхгүй л болсон л байгаа шүү дээ. Энэ тэндээс оруулж ирж байгаа өр ширээрэл хотлоо ард түмний амыг хааж тэдэн төгрөг эдэн төгрөг төрөөс өгч ийн энэ гэдэг. Тэр үгүй шүү дээ. Эргээд ард түмний нуруунд дээр бөөн өөр болоод үлдэж байна. За мань митэн ч яг тэгээд өнгөрөөд өгнө. Энэ аж ахуйн нэрийн нуруунд дээр чинь бөөн өрүүлдлээ шүү дээ. Энийг ягаа боддгүй юм. Гаднаас тусламжийн янз бүрийн мөнгө төгрөг орж ирж байгаа юм бол тэрийг энэ бүхний дээр нь тараахынхаа оронд тэр өндөр өр ширтэй байгаа тэр хятадуудаа өгөхөд яадаг юм. Давын дөрөв хятадуудын өрийг дарах хэрэгтэй. Тэгэхгүй бол монголч идэгдлээ шүү дээ. Хаасаагүй. Халамжийн бодлогыг юу гэж боддог вэ? Ер нь бол халамжийн бодлого байх нь зөв. Ер нь бол алиж улсад алиж ч нийгэмд байдаг л асуудал. Халамжийн бодлого. Манайд бол буруу явцсан. Танилтай талтай навдаг. Жинхэнэ ядарч байгаа тэр дор байгаа тэр үнэхээр хэцүү байгаа улсад очихгүй байгаа шүү дээ. Тэрийг яагаад хөөгөө туугаа явж үзэж болдгүй юм тийм ээ. Ер нь бол тэрийг очиж үзээд амьдрал дээр тийм юм байхгүй танил талаараа явждаг. Эсвэл хорон ойрон дээр араа илүү үзэгдэж хөөе хай гэж явдагт нь өгдөг. Ийм жишг тогтоод Монголд удаж шүү дээ. Бараг арчлаас хойш юм боллоо шүү дээ. 2018 оноос эхлээл юмны үн нэмэгдээд эхэлсэн шүү дээ. Тэгээ 2016 оноос эхлээд долларын ханш өсөж эхэлсэн. Тэрнээс эхлүүлэл иргэдийн амьдрал халхамаар жаахан доройтой байсан. Тэгэнгүүт нэг жоохон ингээд нэг эргэж жоохон бохимдолтой болоо жоохон ингээд ирэнгүүт нь амь арга цагаал нэг хэдэн төгрөг өгчдөг юм уу? Эсвэл тэтгэвэр дээр нэг 20-30 мянган төгрөг нэмждэг. Ийм маягаар арга цааж явсаргаад өнөөдөр эцсийн тэгж хурж байгаа байхгүй. Сая бол та нарын ковидын 2 жилд бол яг ясман дээр ковид нэх Монголд нэх дэлгэрээгүй нэх бий болоогүй байхад нь 2 сар хэрдээ хориод иргэдээ бухимдуулаад ингээд байдалд орол ажиллаж байгаа. Тэгээд яг жинхэнэ ковидын дэлгэрээд ингээд одоо бас нэг гайгүй нэг өдөрт нь 20-30 гараад байдаг байсан чинь сонгуульд өгөхөд ирсэн. Сонгуульд өгөхөд ирэнгүүт яасан ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа юу намынхаа 100 жилийн ойг хийж байгаа нөхдүүд нь одоо медаль таргаад эхэлсэн. Баярын концерт тоглуулаад эхэлсэн. Нөгөө хуучин ерөнхийлөгч нь баахан одон медаль бас таргаад эхэлсэн. Тэгээд нөгөө тэр одон медаль гэдэг юм тэр ковидоос илүү ач холбогдолтой байна шүү дээ нөгөө нөхдүүдэд. Нөгөө ард иргэдийн амжиргаа ач холбогдолгүй шүү дээ. Тэрнийг иргэдүүд ойлгохгүй тэр нэг төмрөөр шагнуулсныхаа төлөө баярлал аав нь юм уу ээж нь төмрөөр шагнуулах дээр өр хүүхдүүд нь талбай дээр бөөгнж очиж баяр хүргээд л ингээл тэгэл эрсдэлд оруулаад тэгэл тэрнээс хойш одоо Монгол гэдэг өдрийн одоо хэдэн мянгараа гарч шүү дээ. Тэгээ энэний хажуугаар сэтгэл зүйн ийм дарамтанд байгаагийн хажуугаар дахиад амьдрал нь нөгөө хүрлцэхгүй мөнгө төгрөхгүй болоод ирж байхдаа зэрэг одоо надаас өглөөлөө бохимдаад эхэлж штэ. Би бол чимээгүй л байсан. Би бол яагаад гэвэл одоо сарын 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч जैन 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч जैन төрийн минь боён гэж залбираад чимээгүй байсан. Ясам дээр энэ төрийн боён биш байхгүй юу? Яагаад гэвэл би 36 жил улсад ажилласан. Би 36 жил ажиллачаад 350 мянган төгрөгийн тэтгэвэрт орж штэ тий. Гэтэл би энийг төрийн боён гэж залбираад бас нэг социалист сэтгэлгээр ингэж 50 байж итэл бензиний үнэ 600 төгрөгөөр нэмэгдээд эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь би төрийг арга хэмжээ авах юм болов уу? Нөгөө оюун эрдэнэ гэдэг нөгөө пялдаг нөгөө pop нөхрийг арга хэмжээ авах юм болов уу гэж хараад дээр нь энэ хөрөлсөх одоо нөгөө алаадгүй хядаадаг нөгөө сэлмээ гаргаж ирээд нөгөө татвар нэмэгдлээ гэд бензин нэмэгдлээ гэд ингээд арга хэмжээ авах юм болов уу гэсэн чинь байхгүй. Тэгээд тэр газрын тосны хэрэглэл газрынх нь нөхрийг ярьж байгаа бол тэгтээ 100 мянган төгрөгөөр буулгахаар боллоо гэчихэд буугаагүй штэ. Буусангүй штэ. Тэгээ одоо өдий болтол байж чинь. Тэгээд сая энэ хагас үтэн цайдрээс ахуулаад колонкод бензин өгөхөө болоод эхэлж байна. Байхгүй гэж байна. Дууссан гэж байна. Нөөцгүй болчлоо гэсэн юм яриад ингээд байна. Энд чи ягаад нөгөө бензинээ нэмэхэд байна гэж би хардаад байна. Тэгээ ингээд эхэлж штэ. Тэгээ одоо та нар боддоо 2016 оны долларын ханш одоогийн долларын ханш хоёр ямар байна? Мөнгө бол үндсэндээ нөгөө 90 оны 20 дугаар тогтоол шиг чимээгүй дахал болоод мөнгөний ханш ерөөсөй байхгүй болчихлоо шүү дээ. 300 мянган төгрөгөөр юу авах вэ? 300 мянган төгрөгөөр яг үүндээ одоо нэг 7 хоногийн хоолоо цуглуулж чадахгүй шүү дээ. Тэгээ махны үнийг хардаа тань. Хоньны мах гэд одоо 9 мянга. Үхрийн мах 16 мянга. Дансаг мах авд идээд энэ баяачуулын өөрсдийнх нь тэр нөгөө мондог хорооллуудаар яваад махны үн судлах юм бол айгүй 20 мөр хүрсэн явж байгаа да. Тэгээ ийм маягтай байж байгаа төр засаг ингээд чив чимээгүй байгаад байдаг. Тэгээ ингээд сонгол болох дээр гоё юм яриад одоо
12 сар хүртэл одоо яг ясам дээр хөнгөллөө барилаад нүүрстүүлээ гэж нэглээд тэгэхээр чин тэгэлээ сайн л байна. Тэгэхээр эн чин зүгээр хууралт явагдал байна. За өргөн хэрэглээний барааны үн бол бараг сүүлийн 2 жилийн өмнөөс л эхэлж эхэлсэн. За 16 онд бол махны үн тий 5-7 мянган хооронд үнэтэй исэн бил өнөөдөр хэд болчихв тий. Ямар засаг аваад ямар одоо үнд хүрчихв. За үргэлжлүүлээд энэ ковидтай холбоотойгоор юмны үн бол өдрөөс өдөрт нэмэгцээр 50 төгрөгийн хүзэн зөнөдөр 200 төгрөг болчлаа шүү дээ. За энийг одоо төр засгаас зохицуулт хийх ёстой л яг энэ давагдчихгүй хүчин зүйл нөлөөлсөн байгаатай холбогдуулаад холбогдох байгууллагууд нь ажиллаад энэ иргэдэд дарамт үүсэхгүйгээр төр өөрөө энийг бол бодлогоороо зохицуулж ажиллах ёстой байсан. Харамсалтай нь одоо яг эмнэлүү чиглэж ажилладаг төрийн бодлого гэж байхгүй байсаар байгаад шатхуунаач одоо сонгуул дуусгаад нэмээд авлаа өөрчлөлөөд одоо дахин юмны үн нэмэгцээр байна. За сүүлийн 2-3 хоногийн хугацаанд бол шатхуун 92 зарахгүй байна гэдэг мэдээлэл дахиад яваад өглөө. За өнөөдрөөс өсвөлээд бараг нэмэгдэж явах шиг байна тий. Тэгэл ингээл өдрөөс өдөрт нэмэгдээд энэ яг энэ өргөн хэрэглээний барааны үн өссөнтэй холбоотойгоор яг энэ засгаас бол үнэхээр ажиллахгүй байна. За шудраг өсөлтөд хэрэглэгчийн төлөөх газар тий энэ иргэний нийгмийн байгууллагууд, холбогдох байгууллагууд, хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах байгууллагууд гэдэг эднэрийн одоо яг энэ төртэй холбоотой байгууллагуудын удирдлагуудыг ер нь одоо сүүлийн 2 жилийн хугацаанд ажиллаж чадаагүй. Энэ хүмүүстээр хариуцлага тооцох хэрэгтэй. Ажлаас нь халаад хийж чаддаг хүмүүсийн байранд нь авч тавьсан гэж бас хүсэж байна л да. Хоёр тэнцвэрсэн тэтгэвэр бол 255 мянга байна тий. За бүрэн тэтгэмж нь бол нэг 300-аас 350 энэгээр иргэд амьдарч чадахгүй шүү дээ. Яг одоогоос 2 жилийн өмнө ковид бол бас орж ирээгүй байхад иргэд бол тэгэл хөрхөө чимээг өөхөн шиг тэгэл болгоол амьдарч ирсэн. Ийм баг тэтгэвэр авдаг иргэд маань ахмадууд маань зах дээр тий таних ширхэглээд, бог ширхэглээд ундаа зараа 5 цасаа олчдаг байсан баг. Сая яг энэ 4 удаагийн хөл хорой тогтооход энэ яг үнэхээр 255 мянган төгрөг 188 мянган төгрөг усаас тэтгэмж авч байгаа иргэдийн амьдрал шууд зогсож байгаа байхгүй. Өнөөдөр сүү болвол тий бас л бараг 500-600 төгрөгөөр ингээд нэмэгдчихлээ. Сүүгээж авч ууж чадахгүй болчихлоо шүү дээ ахмадууд. Тэгэхээр заашгүй юмны үн өсгөд дагаад тэтгэмж цалин нэмэгддэг ийм систем Монгол улсад байх ёстой байхгүй. Тэгээ энийг ярьдаг үнэхээр ямар ч байгууллага байхгүй болсон шүү дээ өнөөдөр тий. Худалдаа аж үйлдвэрийн танхим яг юу хийгээд байгаа мэдэхгүй. Бүр ойлгохгүй шүү дээ. Энэ яг энэ төрд холбоотой энэ ард түмний төлөө дуу хоолой болгох энэ хүмүүс одоо таг чимээгүй. За ингээ ковидтай холбоотойгоор маш олон ээжүүд тий ураг эндж гин гэдэг ийм мэдээлэлүүд жирэмсэн ээжүүд эндж гин гэх ийм мэдээлэлүүд явагдаж байгаа мөртлөө эмэгтэйчтэй холбоод нүртэл чимээгүй дуурдаггүй. Тэгээ нэг ийм л нийгэм тогтцоод байна. Тэгээд энийг бол одоо залуучууд хүчтэй гарч ирж үүний эсрэг тэмцэж дуу хоолой болж те зөв юм ярьж байгаа хүнийг бол хинч хаач яаж чадахгүй. Тийм болохоор бас нэгдээсэй гэж залуучуудыг бас уриалж байна. Хотч аюугаа цэвэрхэн байдаг гэсэн хавшараа аюул асуудал болж байгаа. Тэгээд төгжрлийн асуудлаа шийдэх. Ард түмнээ бодох хэрэгтэй. Ард түмэн маань яаж Часаа хөдөлгөөнтэй холбогдсон